Шалом. Шалом, шалом. За шинэ бийн төргий сайхан амарцгаасан уу? 8 сарын 26-ны өдрийн 5 гаргийн чимээгүй цагаа эхлэе. Аав танд баярлалаа. Сайхан өглөө хүсэн талархъя. Энэ өдөр таны хүсэл бидний амьдралд бэлэг болтугай. Тэгээд аваа. Тэгэхээр бидний амьдралд бас сэргэлтүүд ирэх болтугай. Та бидний амьдралд бас эдгэр чөлөөлтийг та дүүрэн буулгаж өгч бидний амьдралын бүхий л талбарууд таны үгээр, таны сүнсээр сэргээгдэх болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За бид нар Исая номын 35-ийн 1-ээс 10 Бурхандаа өргөх зам. За уншлаа. Зилүүд нутаг бас хагсмал цөл баяснаа. Цөлжүү хээрч замар цэцэг шиг дэлгэрч баярлна. Багсаатал дэлгэрч дэлбэлнэ. Баяр хөөргийн дугаар хашгиралдна. Ливанон шиг алдартай Кармел, Шарон шиг үзэсгэлэнтэй болно. Явигийн алдар Бурхны маань сүрж авахыг тэд харна. Сүлцэн гараа хүчжүүл суларсан өвдгөө чангал. Хулчгэр зантаацд нь хаттай бай, бүү харж бай, Бурхан ч өшөө авахаар ирнэ. Бурхан хариугаа амсуулахаар ирнэ. Бас та нарыг аварна гэж хэлэхтэн. Тэгэхэд хараагүй хүний нүд нэгдэл сонсголгүй хүний чих онгоно. Хазар хүн буг мэдтүүлж хэлгүй хүн баясан дуулна. Хээр зилүүд газраас ус оргилж цөлөрхөг талаар гол ус урснаа. Хатсан газар цөөрөн болж цангасан газараас булаг шамт гарна. Цөөвөр чонны үүрлэж оргондог газарт өв сургамал шагшуурах зиг сургана. Түүнийг ариун зам хэмээн нэрлэнэ. Бузар нь тэр замаар явахгүй, түүгээр явагчдын зам тул тэр замаар орсон тэнийг хүнч төөрөхгүй. Арслан тэнд байхгүй, аратан амтш түүгээр явахгүй. Тиймэрхүү зүйл тэнд байхгүй, чөлөөлөгдсөн хүмүүс л түүгээр явна. Явигийн чөлөөсөн хүмүүс буцаж ирнэ. Сион руу тэд баяр хөөртэй эргэж ирнэ. Тэргүүн дээр нь үлдийн баяр хөөр оршир зовлон шанал уйдгар гүнгэн нарилнаа. Зол жаргал баяр баяслаа тэд олноо. Амин. За Бурхандаа өргөх зам гэсэн арчигтай. За өнөөдрийн бидний уншиж байгаа хэсгийн маань чимээгүй цагийн тайлбар дээр юу ч юм гэхээр Юудэгийн ард түмнийг цөллөгөөс буцаж ирэх замыг Бурхан бэлдэж байна. Тэр цөлийг үзэсгэлэн цэцэрлэг болгож аюулгүй замыг засаж ард түмнийг өдөртөн авчирнаа. Газар дэлхий хатаж гандан хуурайшч усны уул мөрч үгүй болоод удлаа. Дайрч өнгөрөхөөс зүрхшим газар нутаг гэтэл тэр газар үл мэдэг хөдөлж эхлэв. Үхмэл газар цэцэг дэлгэрч багцлан нахиалж анхлан үнэрээ хангалуулна. Алс холын хүмүүс энэ өөрчлөлтийг мэдэрч эзний алдрыг харж байна. Айдас хүүдээс автан чимээгүй өнгөрс амьдрсан өдрүүдийг алдаа орхиж Бурхан иржэн зоригтой байх түнхэх дуу хоолой хатнаа. Хатсан газараас ус ориглон гол горих болон урсгад хараагүй нь харж сонсголгүй нь сонсож доголт нь гүйж хэлгүй нь ярьж бүгд итгэрчээ. Бурханы ард түмэн зориулсан ариун зам гэхдээ хэн дуртай нь явахгүй тийм зам энд тавигджээ. Тэдэн санал хийсэн аюул одоо байхгүй. Зэрлэг араадсан шиг л байсан энэ газарт одоо хүмүүс ирж байна. Тэд Сион тийш алхаж баярлан дуулна. Уу гашуу санаа алдах зовлон одоо тэднийг дахин зовоохгүй. Бурханд эргэж ирэх цор ганц зам Иесус Христэд итгэж Бурхан гэж юм бэ. Бурханы тавьсан замаар алхвал бид баяр хөөр аз жаргалаар дүүрэн Бурханы хаанчлалд хүрч чаднаа. Надад өгч сургамж юу вэ? Зовлон зүдгөр хавчлага дарамтаас болоод туйлдаж ядарсан итгэл нэгт ахын дүүсээ зоригжилж хүч нэмэрэ Бурхан ирж гэн биднийг аварч энэ дэлхийг сэргээхээр ирж гэн. Тиймээс хүчтэй байцгаа. Дахиад жаахан төвчгийж хийлэн зоригжуулах хэрэгтэй. Хин нэгэн хүн таны эргэн тойронд байна уу? Надад ч ийм урам зориг хэрэгтэй байна гэсэн мэт. За Бурхандаа эргэх зам, Бурхан руу эргэх зам. За маш гоё эсэх гарч ирж байна тийм үү? За бид нар Исая номноос дандаа шүүлтүүдийн тухайд гэтээ шүүлт шийтгэл дандаа юу гэж Бурханы сэргэлттэй хамт Бурхан хүмүүс аврахын тулд Бурханы авралтай хамт байна гэдгийг үздэн. За тэгвэл Исая 35 дугаар бүлгээр болохоор Вавилоны цөлөгдлөөс ингээд цөллөгөөс иргэн ирж байгаа. Энийг ингэж иргэн ирж байгааг ингээд зөгнөөд тэгээд ингэсэн гоё одоо магтсан магтаал байгаа тийм үү. За энэ дээр жишээлбэл юу гэхээр цөл болон хуурай газар гэсэн байна тийм ээ. Цөл хийгээд хагсмал газар гэж ингэж хэлсэн байна. За цөл хийгээд хагсмал газар гэдгээ энэ болохоор нөгөө Бурхан байхгүй тийм үү. Бурхан байхгүй амийн их сурулж байхгүй. Тэгээ сүнсний хувьд үхэн ийм нөхцөл байдлыг илэрхийлдэг. Тэгвэл еврей сэтгэлгээгээр тийм үү? Медбар гэж хэлдэг байхгүй цэлэг
тэгээд цөл хэрвээ тэгээд цөл ингээд цэцгэлнэ гэдэг нь бурхны оролцоотойгоор тэнд сэргэлт болж байна. Тэнд амийн ус иргэн ирж байгааг ингэж харуулж байна гэсэн. Бурхны оролцоотойгоор өөрчлөгдөж байна гэсэн үг. За Увсын тариалан сумд байдаг хотон ястангууд маань миний номын дүү гэж айл байдаг тий. Тэгээ тэр номын дүүгийнх маань ер нь нэг Увсын тариалангийн хүмүүс чинь газар тариалан айгүй эрхэлдэг хотон хүмүүс мал аж ахуй эрхлэн гэхдээ газар тариалан маш чухалчилдаг юм. Тэгээ 10 гурлаа хийдэг шүү дээ. Будаа тариад будаа өөртөө гэртээ юм чулуун тэрмдээд ингэж хийдэг. Тэгээд манай дүү нэг удаа бас яг юм айгүй гоё гэрчлэл ярьжсэн. Тэр нь юусэн гэхээр яг ижилхэн газар, ижилхэн одоо сувг татаад юу яадаг ногоо тарьдаг юм биш ээ тариа тарьдаг юм яа л та. Тэгсэн чинь хажуудлын хайлынх нь газар тийм сайн үржил шимтэй ингэж яаж тэ ургац мурцсан сайн байгаагүй гинэ. Тэгээ манай дүүгийнх болохоор бүр айгүй гойсон. Тэгээд тэр хүмүүс нь бүр гайхацсан гэдэг. Одоо хол бол хүн чинь ингээл за манай газар танай газар хоёр өөр вэ мэн гэж ярих гэсэн тий. Гэтэл яг зэрэгэлдэх газар хэрнээ тэднийх болохоор бүр ингээд айгүй гоё ингэж тэ ариун ургацтай байгаад хажуудлынхаа айл нь ингээд газар нь бүр ургацсан тайрлагтай гарахгүй хатаадсан юм байл да. Тэгээ тэрийг ингээд бүр гайхчихсан. Тэгээд манай дүүнэр тий одоо тэр номын дүү бэр маань тэг хэлжсэн гэдэг бид нар ингээд эзэнд итгэдэг болохоор ингээд бүр бидний газрыг тэг бидний үр тариаг ингээд өрөөдөг юм гэж ингээд гоё сайн мэдээ ярьсан байна. За тэгэхээр яг адилхан те зүгээр энэ дэлхий дээр ч гэсэн өнөөдөр бас яг бурхантай хүмүүсийн тэр ажил үйлсүүд ямар их гоё өрөөгцөн цэцгэлж байгааг бид бас харах боломжтой. Тэгэхээр бурхан оролцоход те бидний тэр бүхэл амьдралын бүхэл талбаруудад бурхан оролцох үед энд үнэхээр өөрчлөлт гардаг. За тэгээ би нэг одоо ингээд хойд солонгос өмнө солонгостой яж байгаа айгүй ойрхон одоо манайхаар яг л ингээд одоо замын үдээс сирен рүү гарч байгаа шиг ингээд машинаар хойд солонгос руу гарсан байхгүй. Тэгэхэд бүр ингээд тэнгэр газар шиг ялгаатай. Одоо ингээд өмнөдийнх болохоор ч ингээд л айгүй гой ногоо ингээд одоо тийм ингээд багшраал тэгэл мод зоотд уулна ингээл битүү мод зоотд айгүй гой байглаар ингээд явж байгаа л тэгэл яг нөгөө одоо юустай адилхан замын үед ирэнтэй адилхан те яг ингээл юу гэдэг терминал гэж хэлдэг шүү дээ те ингээл юуны өмнө солонгосын яг энэ хамгийн сүүлчийн хилийн бомтоор гараал бид нар дараачийн боо ингээд алхаад тэгээд нөгөө хот солонгосын юу руу оронгутлаа тэнд нөө шалгагдчихад тэгээд алхаад ингээд автобусанд суугаад тэгэл ерөөсөө ингээд бүр хоорой нүцгэн мод байхгүй юу байхгүй урмалтанд татцсан тийм газар нутгаар бүр ингээд тэнгэр газар шиг ялгаатай тийч харагдчихсан. Тэгэхээр үнэхээр бурхан байгаа газар бол тэнд цөлж гисэн яана гэж чинь тэг цөл цэцгэлнэ гэж чинь цөл цэцгэлнэ эзгүү талж баясан замар цэцэг мэтэлгэрнэ тэгээд цэцгэлэнхэн дэлгэрээ цэнгийнхэн баясаад баяр хүртэ уухаалнаа гэж. Тэгээд за тэгэхээр дараа нь энэ дэр болохоор бас юу чинь сүлдсэн гарыг тэнхрүүлэх тун салгасан үгийг бичүүлэх тун тэгээд энэ дээр хулчгар зөрхтэй хүмүүс айгүй гоё үгнүүд байгаа тийм хулчгар зантаад хаттай бай бүү гэж хэлээ гэж юм тийм үү. Харж бурхан чинь өшөө авахаар ирнэ, бурхан хариугаа амсуулахаар ирнэ, бас та нарыг аварна гэж хэлэхдээ ингээд энэ 4-р ишлэл дээр болохоор одоо гэж бурхан өөрөө ирж та нарыг аварна гэсэн ийм үгийг хэлж байна тийм үү. Бурхан өөрөө ирээ тэр ирж та нарыг аварна гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр хүмүүсийг өөрөөр хэлбэл энэ дээр юу чинь зүрх сэтгэлийн хувьд бүр ингээд тий сүлдсэн тий салгасан өвдөг магадгүй махан биеийн өвдсөн тий тэгээд айцсан тий хулцгаар байгаа энэ хүмүүст юу ч хэлж байгаа. Бурхан өөрөө ирээд та нарыг аварнаа гэж ингэж хэлж байгаа. Тэгээд юу ч хэлдэг вөхөр 8-р эшлэл дээр энэ айгүй чухал үг шүү. Тэнд нэгэн тэргүүр зам бий болж гэдэг энэ нөгөө юун дээр болохоор энэ хэдэн оны библи юм бэ? Энэ 2012 оных байхаа та. За тэгвэл юун дээр болохоор манай Смол Библи дээр болохоор түүнийг ариун зам тэнд нэгэн их зам бий болж түүнийг ариун зам хэмээн нэрлэнэ.
Бузар нь тэр замаар явахгүй түүгээр явагчдын замт бол тэр замаар орсон тэнийг хүнч төөрөхгүй гэж. За айгүй сонирхолтой юм жишээ байхгүй. За тэнд нэгэн их зам бий болно гэж хэлсэн байгаа. Их зам. За их зам нь болохоор Вавилон болон Иерусалимыг холбосон их замын тухай ярьж байгаа. Тэгээд ингээд одоо энд чинь юу яаж байгаа шүү дээ тий. Бид нар ингээд Вавилоноос цэглэгөөс ирж байгааг бид нар харж байгаа тийм үү. Тэгээд ингээд Иерусалим руу ирж байгаа. Тэгээ Вавилонд олзлогдсон очсон Израильчууд ингээд энэ замаар их нутагтаа эргэж ирнэ гэж. За их зам гэж. За тэгээд түүнийг ариун зам гэж нэрлэнэ. Түүнийг ариун зам гэж нэрлэнэ. Тэгээд бузар нь тэр замаар явахгүй түгээр явагчдын замт бол тэр замаар орсон тэнэг хүнч төөрөхгүй гэсэн мэт. За тэгэхээр энэ айгүй сонирхолтой. Энэ Кодеш гэж үг байдаг байхгүй. Нэг юу ариун гэсэн үг байхгүй. Кодеш гэхээр ариун. Тэгэхээр энэ бол ариун зам юм аа гэх. Тэгээд энэ замаар болохоор юу гэж одоо бурхнаар удирдахсан бурхнаар одоо тий ариусгагдсан тэр л хүмүүс ирнэ. Тэгэхээр бурхан үнэхээр бас тий өөрийнхөө тэр зов чаналсан ядарсан тэр хүмүүсээ өөрөө аварна тэгээд тэд тэр ариусгагдаа тэр зовлон дундаа ариусгагдаа тэр нь тэгээд тэд тэр замаар явахдаа төөрөхгүй гэсэн байна. Энэ аюул сонирхолтой тий энэ түүгээр алхсан ухаан хомсон ч үл төөрнө гэсэн байна. За тэгээд ингээд байгальд хэлэхээ баярлах тухай одоо баяснаа гэж ингэж гарч ирж байгаа тийм үү. Энэ дээр арслан байхгүй, догшин аратан байхгүй. За тэгээ энэ дээр бас айгүй гоё тийм эдгэрэл чөлөөлтүүд явагдана гэж. Яг шин гэрэн дээр ба тий хийсэн эдгэрэл чөлөөлтийн үйлчлүүд эндээс харж болно тийм үү. Тэрийг урьдчилан одоо тий иш үзүүлсэн байна. Сохрын нүд нээгдээ дүлигийн чих онгоон тэр үед олон буг мэтүүлж хилгүүн баяртайгаар хашгирна. Учир нь цөлөөс ус гарч эзгүй талд урснаа. Тэгээ улаад мал шороо цөөрөм ундаасан газар усан булаг болно. Цөөвөр чоны үр хоноглох газруудад өвс ургамлах ус зэг сурганаа гэсэн. За тэгэхээр байгальд дэлхийч сэргэх нь хүмүүс эдгэрч чөлөөлөгдөх юм тийм үү. Би 2002 онд нэг Улаанбаатарт Библийн сургалт зорч хахад нэг нэг Африкийн билүүд нэг эдгэрэл чөлөөлтийн нэг тийм үйлчлэл хийдэг пастор ирээд тэг хүүхдийн паркийн тийм нэг юм одоо стадион шиг ийм нөгөө хүрээлэн дотор тэнд ийм юу хийчихсэн крусейд болчихсон байхгүй. Тэгээ тэн дээр бүр аюу олон ингээд хүмүүс гүүгээл явж чадахгүйсэн хүмүүс чинь гүүж мүгээл тэгээл тэн дээр нөгөө хэл хороол энэ тэр бүр аюу гой тийм эдгэрэл чөлөөлт зөндөө болчихсон. За тэгэхээр өнөөдөр дэлхийд гэсэн ийм зүйлүүд таасайгүй тэгээ бурхны ариун сүнс ажиллаж байгаа газруудад ийм зүйлүүд болж байгаа. Тэгээд эзэн бол үнэхээр та авралгахтай хүмүүсийг аврахтаа би хүчин махан биеийн чидгэн тэ сүнсний эдгэрлийг ч явуулнаа да байгальд дэлхийг ч гэсэн сэргэнэ энэ зүйлийг хэлж гэн. За тэгээд дараа нь юу гэж эзнэр золигдохсод эргэж баярын ухаатгаар Сион руу тэрүүн тэр нүүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан аз жаргалыг болон уугах шүү санаа алдал цогтон одноо. За үнэхээр бурхнаар ирэх энэ гайхалтай юг хэлж өгч байна тийм үү. Бурхнаар ирэх энэ сэргэлт эдгэрэл чөлөөлөл энэ бүхэн тийм одоо эзнэр сонгогдсон, эзнэр дуудагдсан, эзнэр ариусгагдсан зовлон дундаа ч гэсэн эзнийг орхилгүйгээр явсан тэр хүмүүс энэ зүйлийг амсаж мэдрэх болно гэсэн мэт маш гайхалтай тий. За тэгээ айгүй гоё үгнүүд байгаа сте тий. Жишээлбэл юу гэж манай Смол Библиэлд 3 дугаар ишлэл сулцсан гараа хүччүүл суларсан өвдгөө чангалаа гэсэн байна. Тэгээ бурхан хариугаа амсуулахаар ирнэ. Би бас та нарыг аварна гэж хэлнэ. Өөр аврахаар ирнэ гэсэн байна. За тэгээ бид нар хүний одоо ялангуяа тий одоо нэг хараагүй хүн, сонсголгүй хүн, хазгаар хүн, хэлгүй хүн байвал тэр хүмүүсийн төлөө бид залбирах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр бурхан өөрийнхөө гайхамшигт ажиллаа энэ хүмүүс тэр хийх болтугай хэмээн залбирах нь маш чухал байгаа. Тэгээд байгаль дэлхийд ч гэсэн сэргэлт хэрэгтэй. Өнөөдөр бид нар бас яг л нэг улс орныхоо төлөө бид нар залбирахтай тийм ялангуяа бид нар одоо нэг Монголд чинь цүйжилтийн эсрэг юм дэлхийн чуулга уулзалт болоод байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр яг зөв тийм зүйлүүд яригдээ зөв шийдвэрүүд гаргаасаа. Тэгээ ер нь нэг эрдэмтний хэлж байгааг сонсоход бол ерөнхийдөө нөгөө нэг одоо уулуурхайг улам илүү түлхүү оруулах тийм ярианууд айгүйх ингэж яригдж байна гэсэн ийм зүйлийг хэлжсэн.
Тэгээ энэ бол айгүй харамсалтай тий. За юм ба. За та өнөөдөр юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Маш гоё хэсэг байгааз. Тэр үед олон бууган мэтд үйлчилж байгаа байхгүй. Тэг хэлэхгүй нь баяртайгаар ашгарнаа. Маш гайхалтай. Эзний эдгэлж чөлөөлөл бидний хорон дээр дүүрэн байх болтугай. За та юу ойлгов? За юу мэдэрв? Юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Юуг амьдралдаа хэрэгжүүлээ? Бурхантай хамт алах тий. За дэлхийн төлөв залбирлаар өнөөдөр бид нар Мальт улсын төлөө залбирна. За Мальт улс болохоор Европ төвд ордог 545 мянган хүн амтай. За 96.8% нь христчин гэж байгаа. Гэхдээ энэ бол католик. Тэгээд 1.3% евангелийн урсгал байгаа. Тэгээд сайн мэдээ хүрээгүй хүмүүс 1% гэж байгаа. За Мальт бол Илч Паул энд хөлөг онгоцны амслаар ирснээс хойш Христ итгэлийг хүлээн авсан Европын анхны үндэстэн байв. 100 жилийн турш олон гүрнүүд эдгээр арлуудын хяналтыг гартаа авч байсан ч мальтчууд Христ итгэлийн хүчтэй уламжлаа үргэлж хадгалсаар ирсэн. Ихэнх хэрэгтэн католик сүмийн мөргөлд тогтмол суудаг бөгөөд 80% нь шашин шүтлгээ чухал тооцдог. Мальтын Европын хамгийн шашинлаг үндэсний хэвээр байна. Гэсэн хэдий ч мальтчуудын олонх нь амьд эзэн Иесустэй хувийн харилцаатай байж хамт алхаж чаддаггүй. Энэхүү хүчтэй шашны уламжлал нь тэднийгээс Христийг Бурхны агуулчлалт руу дагуулах үүд галгал болон нэгтгэхийн төлөө залбираараа гэсэн мэт. За Мальт бол маш гоё тийм юм онцлог улс байгаа. Газар юу болохоор газар дундын тэнгист байдаг тийм үү. За тэгээд яг нэг бид нар урд нь бас яг энэ Мальтын төлөө нодлон залбирч байхдаа ярилцчихсан санагч. Тэгээ Италиас ингээд Африк руу явахдаа заавал Мальтаар дайрж ингэж явдаг байсан. За нийслэн Валета гэдэг мэт тий. За тэгээ маш гоё тийм бас стратеги айгуу чухал юм юу байгаа тий. Энэ юу Арабыг, Европыг, Африкийг ингэж хооронд нь холбосон ийм зүйл байгаа. За тэгээд маш гоё тийм юм нэг ийм шаргал өнгөтэй юм барилгууд ихтэй гинэ. За тэгээд сонирхолтой нь гэвэл энд нэг алдарт тий Троны Game of Thrones, Gladiator, Troy гэдэг энэ кинонуудын зураг авалтыг энд авсан байгаа. Зураг авалтыг авсан. За тэгээд энэ газарт үнэхээр яг одоо анх л Христ итгэлийг хүлээгч авсан үндэснийхээ хувьд тэд дахин анхны хайраас эргэж эзэн рүү эргэх болтугай гэж бүгд хамтдаа залбирая. За эзний нэрээр гэрөөж хамтдаа залбирая. Эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө талархаж байна. Эзэн минь үнэхээр Бурхан тань руу эргэж очих зарын ганц зам бол Иес Христэд итгэж Бурханы тэр замаар бид баяр хөөртэй алхах явдал билээ. Тэгээ бид өдөр бүр Бурханы хаанчлалт төлөө үнэхээр бид баяртайгаар энэ итгэлийн замаар эзнээсээ зууран алхахад ариун сүнс биднийг удирдах болтугай. Эзэн тэгэд бид залбирч जैन тэг хүнд хэцүү ах дүүсээ бид бас зоригжуулж тэдэнд хүчийг нэмхийн төлөө бид бас тэднийг урамшуулдаг байхад эзэн та бидний удирдаараа тэгэд үнэхээр бидний эзэн дахин ирэх болно бидний сэргээхээр эзэн энэ дэлхий дээр дахин ирэх болно тэг эзний тэр ирэлтийг бид тунхаглаж мөнхийн хаанчлыг бид тунхаглаж амьдрахад туслаараа тэг эзэн минь бид бас урам алцсан нэгнийг зоригжуулахад эзэн туслаараа тэгэд надад ч гэсэн бас эзэн минь урам зориг хэрэгтэй юм бидний хүнийг бүрт хэрэгтэй байгаа урам зориг эзэн бид итгэлийн хүмүүс бие биендээ харамгүйгээр ингэж бинийг урамшуулдаг зоригжуулдаг байхад эзэн биднийг удирдах болтугай. Эзэн тэгэд өнөөдрийн үгийн төлөө үнэхээр баярлалаа. Тэгэд энэ өдөр бид үгийг санахдаа үнэхээр бидний Бурхан бол бидний амьдралд бидний байгаль дэлхий, бидний эрүүл мэнд, бидний махан бие, бидний сүнс, бодол, санаа, сэтгэл зүй бүх зүйлдээ гахалтай сэргэлтийг авчирдаг эзэн гэдэгт бид улам илүү итгэлтэйгээр урагшилахад ариун сүнс биднийг удирдах болтугай. Эзэн танд талархаж байна. Тэгэхээр бүх халтран танд байх болтугай. Тэгээ бид яг одоо Мальт улсын төлөө залбирч байна эзэн. Тэд Мальтын ард ирэхэд Христ итгэлийг зөвхөн уламжлал зан үйл эсвэл соёл төдий гэж харалгүй амьд эзэн Иесустэй хувийн дотн харилцаа тогтоож аврагчаа болгон хүлээн авахын төлөө бид залбирч байна. Тэгээ 100 жилийн гүн сүсэг бишрэл ба шашны уламж нь хаалт болгош харин Бурхны үгийн үнэн ба Иес Христийн авралын сайн мэдээний
гүн гүнзгий илчилтийг авчрах бэлтгэгдсэн хөрс болохын тулд бид залбирч байна. Эзэн минь ээ тэгээд бид бас залбирч байна. 7 хоног бүр цуглааны мөргөл тогтмол судаг олон мянган иргэдийн тэр зүрх сэтгэл ариун сүнсний сэргэлт ирж тэд үнэхээр ингээд Европын хамгийн шашинлагийн үндэстэн дэлхийд дахинд хийсний сайн мэдээг тугаах тэрл хүч чадал руугаа бас анхны хайр руугаа анх хийсний хүлээж авсан тэр үндэстнийхээ онцлог руугаа энэ ард түмэн эргэх болтугай. Бид Есүс Христийн нэрээр бид Малтыг өрөөж Есүс Христийн загалмаан цусаар Малтыг бид хучин өрөөж байна. Малтын итгэгчид Малтын иргэд эзэн рүү ирэх болтугай. Бид Есүс Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Бурхан минь Израильд өнөөдөр маш олон хүмүүс дайнаас олж суйлдэж ядарч орон гэрээ орхиж бас хүнд хэцүү нөхцөл донд байна. Айдас донд байна. Эзэн минь та үнэхээр та Израилийг та өөрчлөөрэй, өрөөгөөрэй. Та хамт байгаараа. Тэгээд бид Есүс Христийн загалмаан цусаар Израилийг хучиж Израиль дээр бид нар Бурханы амар амгаланг тунхаглаж байна. Бид Есүс Христийн нэрээр бид Хойд Солонгосыг, бид Афганистаныг, бид Монгол улсаа танд өргөж байна. Эзэн та үнэхээр өөрчлөлтийг авчраарай, та шинжилтийг авчраарай. Эзэн тэгээд таны ариун сүнс бидний дотор улам илүү хүчтэйгээр ажиллаж бид үнэхээр өөрийнхөө үндэснийг Бурхан руу эргүүлэх тэр сайн мэдээний ажлаа улам итгэмжтэй хийж илгээлтийг хийж бид бас Христчин янз бүрийн үйлчлэлд улам итгэмжтэйгээр бид бас оролцоход эзэн та биднийг удирдаарай. Тэгэд энэ өдрийн бүхий л ажил үйлсийг минь та өрөөж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тунхаглах ишлэл. Өөрийн нүур цариг зарцынхаа дээгүүр гийгүүлж өөрийн зарилгуудыг надад заагаж таны хуулийг сайхан биелүүлдэггүй учраас нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгах юм. Өө эзэн та бол шудраг бөгөөд таны шүүлтгүүл шулуун шудрах юм. Дуулал 119-ийн 135-аас 137. Амен. За цээжлэх ишлэл. Өө эзэн би өдрөөр үргэлж харуулгын самхаг дээр зогсож байна. Шүн бүр би манааны байранда байрлаж байна. Исая 21:8. Амен. За маш гоё үзэсгэлэнтэй. За тэгээ бас ялангуяа нөгөө Христ итгэл их эрт орж ирсэн болохоор тэгээд дараа нөгөө католикийн шашнаас уламжлалтаар одоо барилгууд нь бол айгүй бас онцгой ийм газар юм билээ. Тэгээд эзэн энэ газрыг өрөөх болтугай. Тэгээд өөрчлөх болтугай. Тэгээд эзний сайн сайхны ард түмэн дээр байх болтугай. За эзэн ивэд өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх болно. Эзэн тэгээд таны амьдралд шин зүйлийг хийх болтугай. Өдөр бөгөөд өнгөлөг, эрэг бөгөөд талархалтай байгаараа. Бидний эзэн бол үнэхээр гайхалтай эзэн шүү. Эзэнтэй талархъя. Баяртай эзэн ивэг.